бүтээл гэдэг би 48 дахь сургуулийн 10 жи ангиас оролцож байгаа. Энэхүү бүтээлдээ би ер нь цамхаг гэдэг нэр өгсөн байгаа. Гол зорилго нь юу вэ гэхээр би ер нь бол альва нөгөө барилгыг дизайн ба ер нь инженер талдаа явах учраас энэхүү хийсэн ба. Бүтээл маань нэг цамхаас нөгөө цамх руу шилжих хөдөлгөөн ба потенциал энергиэс кинетик энергиэр хөдөлж байгаа. Тэгээд зорчигч нар одоо энэ дүүжин дотор ингээд одоо алсыг аран ажин суух боломжтой. Тэгээд бүтээл маань ер нь иргэвчийн тусламжтайгаар ингэж хөдөлдөг. За тэгэд мөн энэхүү гол зүйл нь юу вэ гэхээр эхний цамхаас нөгөө цамхаг хүртэлх одоо хоорондох гүүр маягийн шилэн гүүр гэж энийг би хийсэн байгаа. За тэгээд одоо энэхүү эргэж ба дээвэр нь бол энэ барилгатайгаа бол бэхлэгдсэн байгаа. Энэ болохоор хоёр дахь дээвэр нь хоёр дахь барилгатайгаа бэхлэгдээгүй ингээд юм хоёр төмөр бас хоронзоор ингээд таталцж байгаа. Сорон зүй үйлчлэлээр таталцж байгаа гэсэн. Энийг яа бэхлээгүй вэ гэхээр явандаа энэ хоорондох эргэж байгаа энэ утсаа солих хэрэгтэй бол би энийгээ аваад мөн эргэжээ дахиад сольчихно. Одоо ер нь бол энэ нь бол би 16 мургаан давхар гэж үзэж байгаа. Энэ нь бол нийлээд томгүй. Тэгээд бас мөн эргэлтэн дотроо энэ дотроо ингээд хүмүүс ингээд дотор одоо энэ дотор ямар нэгэн бас дотор нь зүйл байгаа гэх юм уу. Дотор нь бас барилга л гэсэн үг энэ нөгөө эргэвчийн энэ бөөрөх юм болохоор. Би санаагаа ерөнхийдөө бол ингээд за би ийм мэрэгчлээ болно шүү гэдээ ер нь энийгээ ингээд бодоод төсөөлөж явж байгаа. Тэгээд төсөөллийн дээрээ буулгаад хийсэн байна. Гэтэ яг ийм ч энийгээ нөгөө нэг илүү сайжруулад явж байгаа учраас яг энгийн зүгээр нэг юм л гэсэн. Ер нь бол энэ хоорондын гүүр байгаагүй бол салхи шуургатай үед ер нь Монголын уран амьсгал эрсдэс учраас салхи шуургатай үед өндөр барилга маань энэ дээдлийн энийгээ нэг амир даах хүчин чадал хэрвээ муу байвал гэсэн үднээс би энэ гүүрийг л хооронд нь холбож бэхжүүлж өгсөн байна. Би ер нь бол цаны бааз маягийн газар барихыг ер нь яаж байгаа бодож байгаа. Яа тэгвэл өвлийн үйлрэл болонгууд Монгол нөгөө засараад илүү ингээд юм одоо ойр орчим нутг нь бол илүү үзэсгэлэнтэй харагддаг учраас ирээдүйд гих талаар ер нь бол аялал жуулчлал бол Монголд илүү их орж ирнэ гэж бодож байгаа. Ер нь бол энийг хэрвээ би барихаар бол Монгол нэг амир тал газарахгүй уул авантай байдаг учраас уул идрээ сэндичгүүр аль боломжтой талаар нь харж үзэж ийж хэмж бодож байгаа. Би ер нь бол физик математик хийм талдаа ер нь бол сайн. Тийм учраас ер нь физикээр эргэвч соронзоо орон кинетик энерги потенциал энерги гэх зүйлээ ер нь бол сайн судалж хийсэн юм. Ер нь зорилго энийг барьснаар зорилго нь бол яг шинжлэх ухааны талаас ер нь ингээд ер нь аялал жуулчлалаа авчрах талаараа гэж бодож байгаа. Хэрэв би энэ барилгыг барьчвал ингээд өөрөө хэл хустай болохоор ингээд одоо аялал жуулчлал хүмүүстэй ингээд танилцуулаад гайд маягийн зүйл юм гэж бодоод энийг хийсэн байна. Эсвэл шалжуулт би нөгөө гадах талын дизайнаа ер нь илүү уур маяг